Сайн байцгаана уу амьдчүүдээ та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За одоо бүгд хамтдаа энэ 7 өдрийн турш эзний үгийг бас өглөө бүр хүлээн авцгаая. Тэгээд залбирцгаая. Эзэн минь ээ, бид таны өмнөрч байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа өглөө бүрийн төлөө танд баярлалаа. Эзэн таны хайр, уучлал, таны өршөөл, нэгүсэл үргэлж бидний дээр байдгийн төлөө тандаа баярлалаа. Бидний амьдралын өдөр хоногудад, бидний амьдралын үйл явдлуудтай үргэлж та бас хамт байж, эзэн та биднийг өдөртөн чиглүүлж хамгаалж байдгийн төлөө танд баярлалаа. Тэгээд энэ өглөө та бидэнд өөрийнхөө үгийг айлтгуултугай. Тэр үгээр танд дамжуулаад бид бас босон байгуулагдтугай. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Марк номын 2 дугаар бүлгээс хүлээн авцгаая. Марк номын 2-ын 1-ээс 12 дугаар ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. За энэ ч ингэж байна. Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгаанд дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтнийг дөрвүүл даман түүнд авч ирлээ. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхын дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хөвтөө өвчтөнтэй доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүү минь, нүгэлч нь уучлагдсан" гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн "Энэ яаж ингэж Бурхныг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурхнаас өөр хэн нүглийг уучлах чадах билээ" гэж бодоход тэр даруй Есүс сүнсээр тэдний эргэцүүллийг мэдээд тэдэнд "Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтийг та нарт мэдүүлэхийн тулд" гэд тэрээр саа өвчтөнд "Би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ хар" гэсэнд тэрээр босож дэвсгэрээ даруйхан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэлг гайхаж "Ийм юм бид хизээж үтсэнгүйгээд Бурхныг алдаршуулваа" гэж хэлсэн. Амен. За энэ бол бидний мэддэг бас л түгээмэл сайн мэддэг түүхүүд нэг. Яг эзэн Есүс Христ дээр нэгэн саа өвчтнийг ингээ найзууд нь хамт байжсэн хүмүүс нь ингээ дамнаад дээврийг нь цоолоод тэгээ яг хурсан олон олны дунд Есүсийн өмнө буулгаж ирж байгаа. Тэгээд энэ үйл явдал дээр эзэн Есүс Христ эхлээд шууд за яасан ийсэн ямар өвчтэй яасан ийсэн гэж юусэн асуугаагүй шууд нүглчин уншлагчлаа гэж хэлсэн. За энийг харж исэн хуулийн багш нар бол дотроо бодож байна. Юу гэж бодсон бэхээр энэ хүн чинь яхаараа хүний нүглийг уучладаг билээ гэж. Бурхнаас өөр хүний нүглийг уучлах тийм эрх мэдэлтэй нэг ч хүн байхгүй, нэгэн ч хинч байхгүй штэ. Энд яхаараа тийм эрх мэдлээ байдаг үлээ гэж эргэцүүлж бодож ирсэн. Тэгээ эзэн Есүс Христ яг энэ бодлыг нь мэдэнгүүтээ тэдэнд хариулж байна. Өөрөөр хэлбэл юу гэж хэлсэн бэхээр Бурхны хүү, хүний хүү буюу Бурхны хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтийг та нарт мэдүүлэхийн тулд энэ саа өвчтнийг идгээж байна гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл энэ үйл явдал, энэ түүхээс өнөөдөр бүгдээ хамтдаа суралцгаая. Бидний эзэн бол бидний амьдралыг зөвхөн сайн сайхан болгохын төлөө биднийг дуудсан, биднийг өөртөө итгүүлсэн тийм бурхан биш. Хамгийн гол зорилго бол эзэн Есүс Христ бидний нүглийг уучлахаар энэ хорвоо дэлхий дээр ирсэн. Бас биднийг дуудсан. Тэгэхээр та бид гэмт мөн чанарынхаа улмаас бид энэ хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээр эзэн Есүс Христ дахин ирэх өдрийг хүртэл бид энэ гэмт мөн чанартайгаа зуралцаар л байна. Бид өөрөөр хэлбэл бид хэдийгээр сайн зүйл тархитлахын дотор бодсон ч гэсэн гэмгүй байхыг хүссэн ч гэсэн бидний дотор гэмт мөн чанар ажиллаа хийдэг. Үргэлжил бидний дотроос ямар нэгэн байдлаар муу зүйлс, гмийн бодлууд явж л байдаг. Тийм учраас эзэн Есүс Христ өөрийн эрх мэдлээрээ дамжуулаад өөрт нь итгэж найдаж байгаа хүмүүсийн гим нүглийг уучлахаар уучлах нь бол түүний нэн тэргүүний зорилго байсан. Тэгэхээр итгэж хүмүүс бидний хувьд заримдаа за би хоёр талдаа гарчаад байдаг. Өөрөөр хэлбэл юу гэхээр за би нэг удаа гим нүглээ уучлуулсан. Би нэг удаа маш хүчтэйгээр шийдээд Бурхны өмнө гимшсэн. Тэдэн жилийн өмнө тийм олон жилийн өмнө ч гэдэг юм ингээд. Тийм учраас би сайхан явж байна. Тийм учраас би дахин гимших шаардлагагүй гэж. Яг тэр тал дээр, тэр сэдв дээр гимсэн тэр сэдв дээр. Эсвэл нөгөө талдаа зарим хүмүүс нь би бол хизээч уучлагдчихгүй юм та. Би бол хизээч уучлагдахгүй. Би хизээч Бурхан намайг уучлахгүй хөө. Би бол адгийн юм та. Би бол бохир заваа юм та. Би бол хорвоо дэлхий дээр байхгүй хамгийн гим нүгэлтэй амтан гэд өөрийгөө буруутгаад өөрийгөө зөвхөд явж байгаа хүмүүс бас байна. Гэтэл эзэн Есүс Христ энэ хорвоо дэлхий дээр ирэхдээ яг энэ хоёр төрлийн хүмүүсийн аль нэг нь
бий болохоор одоо ирээгүй. Өөрөөр хэлбэл та бид эзэн Есүс Христэд итгэснийхэн улмаас нэгдүгээр дуушлагдж байгаа. Бид нар бүрэн уншлагдж байгаа. Ямар ч одоо юу гэдэг лээ үлдэх зүйлгүйгээр бид нар Бурханаар бүрэн уншлагдж байгаа. Нөгөө төгөр бас бидний гим нүгэл хизээч биднээс арилахгүй учраас би дахиад хэлье энэ хорвоогийн одоо мөнх хорвоогийн амьдралаа дуусгах өдрийг хүртэл эсвэл эзэн Есүс Христ дахин ирэх өдрийг хүртэл бид нар гимт мөн чанартаа үргэлж байна. Тийм учраас бид нар бүрэн уучлагдсан гэхдээ үргэлж гимших ёстой. Тэр өндөр бүгд хамтаа эзний өмнө ирээд гимссэн тэр гим нүглээ улаасан эзний уучлалыг хүссэн тэр өдрийг одоо гаргацгаая. Тэгээд Есүс Христ бидний эзэн бол бүх гим нүглийг уучлах эрх мэдэл түүнд байгаа. Түүнд уучлах чадахгүй гим нүгэл гэж байхгүй. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө бодол санаанд, өөрсдийнхөө ухаан бодолд, өөрсдийнхөө өнгөрсөн амьдралын түүхийг харахтаа за миний энэ гим нүгэл бол хизээч уучлагдахгүй байхаа гэж бодож магадгүй. Эргэн тойрныхоо хүмүүсийг харсан чинь эргэн тойрны маань хүмүүс бүгдээрээ гимгүй сайхан амьдраад би л одоо нилээн тэр хүмүүсээс нилээн одоо гимтэй байгаад юм шиг харагдаж магадгүй. За тийм байлаач гэсэн бидний эзэнт уучлах чадахгүй тийм гим нүгэл гэж байхгүй. Тэгэхээр бүгд хамт эзэн нэрийг гимших тэр өдрийг гаргацгаая. Хэрвээ та бидний амьдралд өнөөдрийг хүртэл одоо байсаар байгаа бидэнд байсаар байгаа тэр гим нүгэл байгаа бол тэр гмийнхэн төлөө гимший. Тэг өдөр бүр гимшдэг байцгаая бүгдээр. Хаяа биш. Эсвэл нэг онцгой нэг юм амьдралд нэг юм одоо юу гэдэг нэг цохилт болсон, донслогоо болсон тийм үйлдэл гимшдэг биш. Өдөр бүр эзний өмнө ирээд гимшдэг байцгаая. Эзэн минь намайг уучлаарай. Миний санаатаагаар хийсэн тэр бүх гим нүглийг та уучлаарай. Эзэн минь би өчтөр тэгсэн намайг уучлаарай. Өчтөр би хайртай хүмүүсээ тэгж хандсан намайг уучлаарай. Өчтөр би таны өмнө итгэмжгүй байсан намайг уучлаарай. Би өчтөр би хоёр нүртээс намайг уучлаарай. Би шудраг ус байсан намайг уучлаарай. Би үнэн биш байсан намайг уучлаарай. Би хүсэлт ачаалаа захирч чадсангүй намайг уучлаарай. Өдөр бүр эрэхтэй эзний өмнө ихөө гимшдэг байцгаая. Яагаад гэвэл бидний эзэнд биднийг уучлах эрх мэдэл байгаа учраас тэр биднийг уучлахыг хүсдэг юм аа. Амен. Тэгээд бүгд хамтдаа залбирцгаая. Хайртай аав минь танд баярлалаа. Биднийг уучлахаар бидний гим нүглийг та өршөөн сойрхоор энэ хорвоо дэлхий дээр хүмүүний биеэр хүмүүний дүрээр ирсэн танд баярлалаа. Аава тэгээд бид өдөр бүрийн амьдралдаа эзэн зөвхөн сайн зүйлийг танаас хүлээх биш харин бас өөрсөнд байгаа гим нүглийнхээ тэдгээр хэсгүүдийг бас харж гимшиж чаддаг таны сайн дагалдагч баймаар байна. Эзэн бид ихэнхдээ л бусад хүмүүсийг харахтаа тэр гимтэй, тэр болохгүй, тэр буруу шийдвэр гаргадаг, тэр буруу амьдарч байгаа гэж харах гэдэг. Харин олон тохиолдолд бид нар өөрсдийгөө харж байх ёстой хүмүүс. Эзэн тийм учраас бидэнд та зааж өгөөрэй. Өдөр бүрийн гимшлийн амьдрал та биднийг хөтлөөрэй. Та өөр ариун сүнсээрээ дамжуулан гимшилт зохистой үр жимс гаргахад та биднийг хөтлөн дагуулах болтугай. Тандаа баярлалаа Есүс ээ. Та биднийг уучлах болтугай. Бидний хийсэн бүх алдаа зөрчлийг та өршөөн сойрох болтугай. Түүгээр дамжуулан таны уучлалаар дамжуулан бүх алдар нь зөвхөн танд байх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.